топик шалгалтыг бас зохион байгуулдаг гэсэн Солонгос хэлний багштай би уулзсан. Тэгээд тэр багшийн зөвлөгөөнүүдээс базаад маш чанартай тийм зөвлөгөөг та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За сайн байцгаана уу? Удаах цагийн дараа бичлэгээр уулзч байна. За би 2025 оны 11 сард топикийн шалгалтын анх удаа өгсөн байгаа. Тэгээд шууд 5 оноо авч чадсан. За тэгэхээр яаж богино хугацаанд топикийн 5 оноо авч чадсан бэ гэдэг туршлагаасаа болон топик шалгалтыг бас зохион байгуулдаг гэсэн Солонгос хэлний багштай би уулзсан. Тэгээд тэр багшийн зөвлөгөөнүүдээс базаад маш чанартай тийм зөвлөгөөг та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр хэний ч хэлдэггүй тиймэрхүү сүүлийн шалгалтанд яг тохирсон тактикийг хуваалцах учраас та бүхэн маань бичлэгээ дуустал хамт байгаарай. За өөрийнхөө тухай товч танилцуулаад явъя. Би Солонгос улсад амьдарч эхлээд 1 жил 5 сар болж байна. Үүний 9 сарын хугацаанд нь тасралтгүй топик шалгалтанд бэлдсэн байгаа. За тэгээ гол сэдвтээ орохын өмнө би яриагаа нэлээд зэгцтэй, ойлгомжтой ярихын тулд байнга MacBook-ээ хараад ярих учраас тэрийг маань сайн ойлгоорой. За хамгийн түрүүнд бэлтгэлийн үйл явцаас гоё тодорхой зэгцтэй яриад явъя гэж бодлоо. За нэгдүгээр багшийн оролцоо маш чухал байсан. Сайн багштай бэлдсэн би. Дээр нь байнга асуудаг байсан би өөрөө. Маш сониучрахтай учраас ямар нэг өгүүлбэр заавал ойлгож байж санаа амардаг тийм зан чанартай байсан. Өөрийнхөө одоо сурах арга барилаараа шалгалт өгөхөөс яг 2 сарын өмнөөс номын санд ганцаараа яг 2-оос 3 цаг сайн төвлөрж суугаад тэгээд өдөржин толгоо эрэхтэл суухаас илүү яг тодорхой 3 цагт сууж бэлдэх юм бол илүү ашигтай санагцсан надад. За хэлээ сайжруулахын тулд өдөр тутамдаа юу хийдэг байсан бэ гэхээр YouTube үздэг байсан, Netflix үздэг, драма маш үздэг, солонгос дуу гэх мэт ер нь тэр чигтэл солонгосоор амьсгалдаг байсан гэх болно. Тэгээ сонсголоо маш сайжруулах нь маш том хувь нэмэр оруулдаг эдгээр зүйлс нь. Тэгээ хичээлээс бусад үед болохоор Netflix дээр дуртай солонгос драмагаа яг солонгос хадмалтайгаар ингэж үздэг байсан. Тэгэхээр давхар унших тасгал, сонсонгоо унших тасгал хийчихдэг байсан гэсэн үг. Дуртай зүйлээ үзэнгээ хэлээ сайжруулна. Энэ бол маш давуу талтай зөв арга болов гэж би боддог. За тэгэхээр топикийн нууц тактикууд гэмээр тэгээ нууц гэмээр ч юм шиг зөвүүн тактикуудын тухай ярих болноо. За нэгдүгээрт хамгийн эхлээд сонсгол. Хүн сонсоогүй зүйлээ хизээж ярьдаггүй гэдэг. Сонсгол сайн буюу сонсоод сайн ойлгож байж унших, бичих дагаад сайжирдаг. Тэр чадварууд нь дагаад сайжирдаг. Энийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. За хоёрдугаарт хэдэн оноо авахаа анханаас нь төлөвлөж зорилго тавих. Жишээ нь 6 оноо авъя гэж зорьсон бол сонсох, унших, бичгээ mock тест дээр хэр байгаагаа эхлээд өөрийгөө шалгана. Тэгээ ойролцоогоор ийм оноо авч чадхаар юм байна. За одоо жишээлбэл унших дээрээ би илүү сайн байна. Эсвэл сонсох дээрээ би илүү сайн байна. Сонсох дээрээ энэ оноогийн арай өндөр оноог нь авчий. Бичих дээрээ за би 50 оноо, 60 оноо авчий. Тэгвэл би 5 оноо авчих юм байна гэдэг ч юм уу. Яг тэр оноогоо төлөвлөөд тэрэндээ хүрэхийн тулд багаар ингэж явах. 3 дугаарт зорилгоо тодорхойлсон бол эхний 10 асуулт, 20 асуулт дээр нэг ч алдаж болохгүй. Хэрвээ 5 оноо, 6 оноо авъя гэж бодож байгаа бол эхний 10, 20 асуулт дээр нэг ч алдаж болохгүй болтлоо бэлдэж эхлэх хэрэгтэй гэсэн. За унших дээр эхний 20 асуултыг би тэдэн минутанд хийж байж сүүлийн 50 дахь тестээрээ ажиллаж чаднаа гэд төлөвлөх, цагаа минутаа төлөвлөнө. Тэгээ сүүлийн 54 дахь дэрсийг бичиж чадна гэх мэтчлэн одоо би 51, 52, 53 энэ минутанд хийжээж 50 минут өгдөн штэ. Би ойролцоогоор 20 минутанд бүгдийг хийж багтааж хийжсэн. Тэгээд үлдсэн 30 минутанда 54 биччихсэн. Гэх мэтчлэн яг энэ цагиндаа тааруулж сурах нь маш том
ресипи болж байгаа байхгүй, тактик болж өгдөг. Эхлээд яг тэр төлөвсөн минутаа эхний 30 асуултыг ажиллаад үз. Тэгээд эхний 2-7 хоног тэ 30 асуултандаа яг тогтсон минутанда алдахгүй болтлоо ажиллаад үз, сонсох уншихаа бичгээ ч гэсэн яг тэр минутанда ажиллаад сайжруулад эхний хэдийгээ ингээ хийгээд тэгээ хамгийн хэцүүгээ багаар сүүлд нь хийж болно. Айжмаар 40-50 хүртэл ингээ шалгалтын цагт амжиж яг шалгалт өгж байгаа мэт бэлтгэх нь маш чухал. Гэтэ энийг би 9 сарын турш бэлдсэн гэсэн шүү дээ. Тэр 9 сарын сүүлийн шалгалтын өмнөх сүүлийн 2 сарын хугацаанд би яг шалгалт өгж байгаа юм шиг өдөрт 2-3 цаг тэгж бэлддэг байсан байгаа. За дөрөв дэх тактик нь юу вэ гэхээр би ганцаараа тест шалгалт өөрөөсөө ингээ авахдаа ууж идэх, 0 орох гэх мэт хувцас гутал гэд надад саад болж магадгүй бүх зүйлийг анзаарч бие бас давхар ингэ бэлдэж дасгадаг байсан. Амар энгийн юм шиг мөртлөө аюу тийм бас шалгалт өгөхөд чухал тактик юм шиг санагдсан надад. За 5 дугаарт драма мэдээ ойлгохгүй байсан ч үзээд л бай. Монгол сабтайтлтай юм үзэж юусоо болохгүй. Тэгэх юм бол ингэ шал өөр юм руу явчих гээд байгаа байхгүй. Өөрийнхөө нүдийг, сонсголыг, чихийг дасгах гэдэг шүү дээ. Тэр солонгос хэлний дасгах гэдэг шүү дээ. Тэгэхээр монгол сабтайтлтай хизээж үзэж. Солонгос сабтайтлтай үзээл бай, ойлгохгүйсэн ч үзээл бай, үзээлж. Тэгээд ах юм бол аяанда дасан чихчин онгоо нүд чин нэгдэн гэдэг шиг. Тэгээ болж өгөө солонгос хүнтэй сайн харилцах нь бас давуу тал болж өгдөг. За 6 дугаарт нь үг цээжлэх мэдээж маш чухал. За үгийг яаж цээжилдэг байсан бэ гэдэг аргаасаа хуваалцвал өдөрт ер нь хэдэн ч үг цээжилсэн бай. Тэр үгээ ямар нэгэн байдлаар ашигла. Хүнтэй ярилц, бичлэг үз, драма үз, тэр үгтэй холбоотой те багшаасаа асуулт асуу. Хичээлийн үеэр солонгос хэлээр багшаасаа яг тэр цээжлэх гэдэг үгнүүдийнхаа тухай ямар ч юм уу асуулт асуу багштайгаа ингээ ярилц. Тэгээ бас нэг чухал зүйл байна. Алдаа гарахс хизээж битгий. Хүмүүс ингээд алдаа гаргач вэ, алдуул ингээд би ингээд амар ичвтер байхдаа би ингээд сурч чадахгүй. Тэгээ ийм байдал. Тэр зүйлээс хизээж битээ. Яагаад вэ гэхээр штэ хүн алдсан үг өгүүлбэрээ хизээж мартдаг байхгүй. Зүгээр ингээд алдаагүй хийсэн өгүүлбэрээ дараа нь хэд өдрийн дараа хэдэн сарын дараа мартчихдаг. Гэтэ ямар нэг ингээд алдаа гаргасан зүйл үгээ бол хүн нэрээ хизээж мартдаггүй шүү. Та нар сайн бодоод үзээрэй. Тэгэхээр алдаа бол харин ч давуу тал гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө ямар мэдрэмж вэ гэхээр ер нь нэг тийм төсөөлөл, сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй хослол цээжилсэн үг толгойд илүү сайн тогтдог, удаан үлддэг, илүү хурдан цээжлэгддэг гэсэн үг. За одоо ашигласан ном материалаа та бүхэнд харуулъя. Сэги дээр болохоор hot topic сэги. Энийг тэ одоо нөө юутэй хэсэртэйгаа. Хэсэржиг. Ингээд хамттай байдаг. Энэ номыг ашигласан. За сонсох унших хоёр дээрээ энэ номыг ашигласан. Завхар зургийг оруулаад авчий. За мэдээж энэ номон дээр бүх ресипи, арга барилуудыг энэ тодорхой заагаад өгсөн байдаг. Тэгээд 100 хариултуудын ард нь тайлбартай ингээд бүгдийн дүрмүүдийн тэ ингээд сайхан ингээд оруулаад өгсөн байдаг. Тэгээд энэ номны сонсох хэсэг YouTube дээр үнэгүй байж байдаг. Ерөнхийдөө бол энэ номыг ашигласан. Тэгээд манай солонгос хэлний багш болохоор дандаа mock тест дээр багаар ажиллаулдаг байсан. 1-20 хүртэл, 1-30 хүртэл шалгалтанд бэлтгэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байсан талаар бас ярий. За сонсгол дээр бүх үг бүрийг ойлгохдоо чухал биш. Сүрэг зүйлийн тухай ярьж байна уу? Эерэг зүйлийн тухай ярьж байна уу? Тэ хоолойны өнгө төр давхар төвлөрвөл илүү сайн ойлгодог. Тэгээ текст чимээг байж юм юу? Чимээг байгаарэ. Зуюун ийсо. Текстээ эхлээд харахтаа хэд хэдэн үгийг олоод харж хэрэгтэй. За энэ яг юуны тухай ярьж эхлэх гэж байна гэдгээс тэ. Тэгээ сонсгол дээр
Сонсохынхоо өмнө эхлээд гэлс үгнүүдээ хараад эхлээд харчих хэрэгтэй. Тэгээд дараа нь сонсох хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс сонсож байхдаа давхар үгээ хараад утгын тухай, юуны тухай ярих гэдэг энэ бодсоор агаад хариултыг нь олж чадахгүй ингээд өнгөрчдөг. Тийм болохоор хамгийн зөв арга бол эхлээд утгын гэлс гүйлгээд хар. Тэ одоо нэг байгаль орчны тухай ярих гэж байна уу, хуулийн тухай ярих гэж байна уу, эсвэл тэ амьтны тухай ярих гэж байна уу, ерөнхийд нь ийм зүйлээ тухай ярих гэж байна да гэдгийг гэлс толгоондоо ойлгож авангуудаа тэгээд сонсох дээр бүр яг төвлөрөх хэрэгтэй. Яг төвлөрөөл сонсох юм бол хариултыг нь зөв олж чадна. Хоёр дахь дээр нь сонсож байхдаа илүү хурдан ойлгож чадна гэсэн үг. Унших дээр мөн адилхан асуулт хариултуудаа эхлээд бас ингээд харчих хэрэгтэй. Тэгээд дараа нь сэдвүүдээ маш сайн мэддэг нүдээ ер нь бол нүдлээд гүйлгээд хурдан ингээд уншихт асуулбал ер нь бас байнгын давталтаас л сайжирна. Тэгэхээр бүх үг бүрийг нэг бүрчлэн ингэж ойлгох ямар ч шаардлага байхгүй. Ерөнхийд нь нүдлээд гүйлгээд мэддэг үгнүүдээ шууд ойлгоод нүдлээд ингээд за юуны тухай ярьж байна те эрг зүйлийн сөрөг зүйл байна уу? Хариулт нь аль хэсэг нь илүү дөхөн байна гэдгийг сайн анзаараад тэгээ зөв хариултаа сонгоно. За бичих хэсэг дээр болохоор 51-52-ыг ажилд зааж тайлбарлаж байгаа тийм YouTube бичлэгийг би байнга үздэг байсан. Нэг солонгос багш ингээд байнга тайлбарлаад маш олон ингээд сэдвүүдээр хэдэн цагаар тийм ингээд давтаж байгаа эсвэл хамгийн сүүлийн шалгалтын хариулт дээр хамт ажиллаж байгаа тийм жишээнүүдийг бас ингээд хийж үзээд жишээлбэл ингээд багш нь эхлээд ингээд сэдвээ уншдаг шүү дээ. Тэгээ нөхөж хүчих хэсгийг эхлээд өөрөө ингээд бичиж үзээд дараа нь хариултаа харангууд таарж гэнэ үү, зурж байна уу, баг зэрэг төгсөн байна уу гэдгийг ингээд шалгаад явах юм бол юмэр чинь баг нэг тийм тоглоом тоглож байгаа юм шиг сонирхолтой болж өгдөг санагдсан байхгүй надад. Тэгээ хэрвээ ингээд хариултанд харчих юм бол илүү урамшаад дахиад тэрийг ингээд хийгээд ингээд яваад байхаар ер нь нэлээд сайжирдаг. За 53 дээр бол ерөнхийдөө за нийтлэг ордог сэдв болон үгсийн талаар таадтай бас ингээд хэлж өгье. Өөрийнхөө одоо тэмдэглэсэн тэр юмнуудаас харуулангаа тайлбарлаад явъя гэж бодлоо. Номон дээр ингээд яг ямар хуу дараалал байна уу, график байна уу, харьцуулсан байна уу гэд бүх төрлөөр нь жишээнүүдийг гаргаад өгчдөг. Тэнгүүд эдрээ бүгдийг хийж дууссаны дараа тэгээ дүрмүүдээ бүгдийг сайхан цээжлээд ойлгосныхаа дараа mock тестүүд өгдөө штэ. YouTube дээр ч гэсэн ер нь хайгаад 53-ийн сэсгийн 53 гэх юм бол солонгос багш нарын зааж байгаа тийм жишээнүүд маш их байдаг. Тэдэр дээр ингээд давхар ингээд байнгын ажиллаад давтаад байвал ер нь зүгээр. За энэ дээр болохоор би сэсгийн 53 recipe гэд өөрөө ингээд тэмдэглэсэн зүйл байгаа. За эндээс ингээд баг зэрэг тайлбарлаад явъя. Нэгдүгээр сэдвээ хараад гол хэсгүүдийг тэмдэглэх. За сэдвээр яг тэр одоо энийг бол бүр маш сайн харах хэрэгтэй байдаг 53 дээр. Тэгээ яг юуны тухай бас ингээ гарч ийн ерөөхдөө тэр сэдвээ бүхэлдээ сайн ойлгож яж бичих учраас энэ бол мэдээж жоохон хүндөвтөр те. Тэгтээ давтаад байх юм бол боломжтой, асуудалгүй. Хоёрдугаарт графикийг харьцуулсан хэсгийг нь сайн харах хэрэгтэй. Харьцуулсан байна уу? Дараалж гин үү, өсөж гин үү, буурж гин үү гэдгээ те сайн ойлгох хэрэгтэй. За эхлэлдэр гол ашигладаг үгсүүд, холбоо үгсүүд. Эр тэсэн ирүү эт чусахаятта гэд эхлэл дээр те ингэж эхэлдэг шүү дээ ерөөхдөө. Одоо иймэрхүү холбоо өгнүүд маш их давтагддаг гэсэн. Давтагддаг өгнүүдийг би биччихсэн байгаа. Тэгээ ерөөхдөө нь тайлбарлаад харъя. Та бас давтаад ирэх юм бол миний одоо энэ бичсэн зүйл өгнүүдийг ерөөхдөө нь ойлгоно. Чусак хоргоэ дар면 чусахаятта гэд дараагаас нь эхлэхдээ чусак хоргоэ дар면 는에서 으로 그게 증가하였다. өссөн байна. Одоо ийм хувиас ийм хувь руу өссөн байна гэдэг дээр ингэж бичдэг. 그게 증가하였다 гэх юм бол огцом өссөн байгааг хэлдэг тийм ээ. Тэгээ 꾸준히 상승한 것으로 үргэлжлүүлээд өсөж байгаагаар 불과한 것으로 ердөө хитрхгүй баг зэрэг өссөн байх юм бол
Одоо энэ үгнүүд тусдаа шүү заяа. Тусдаа зүгээр ингээд өгүүлбэр дундаа ордог холбоо үгнүүд шүү. Фуга 한 것으로 гэдэг холбоо бас их ордог. 줄어든 반면에 줄어든 одоо багасах гэсэн үг шүү дээ. 반면에 гэдэг нь харьцуулсан график дээр ашигладаг. 가파른 상승세를 보이다 잠시 주춤하더니 다시 증가세를 보이며 баг зэрэг буураад дахиад ингээ өсөж байгаа тэр график дээр энийг бас их ашигладаг. За дунд хэсэгт ер нь юу ордог вэ? Хвчлэл ордог вэ? 이를 살펴보면 무료 гэдэг үг бас ер нь ашиглаж болно. Санснаас илүү гэсэн үг. Иймэрхүү үг ашиглах юм бол ер нь оноо нэмэгдэнэ гэсэн. 무려 7%나 증가하였다 гэдэг үг ашиглаж болно. 이어서 үргэлжлүүлээд энэс ингээд үргэлжлүүлээд гэдэг утга 그 다음으로 гэж хэлсэн ч болно. Бичсэн ч болно. 이어서 гэх юм бол үгийн дунд ингээд ашиглана. 그 다음으로 гэдэг нь эхлэхдээ бичиж болно. 반면에 дунд нь үгээ бичээд 반면 харьцуулсан те 감소하였다. харьцуулахад заавал ашиглана. 반면에 гэдэг нь ер нь бол заавал ашиглана харьцуулсан график дээр 차지하였다. төгсгөлд нь за иймэрхүү хуваар эзэлсэн байна гэдэг энэ 차지하였다 гэдгийг бас нэлээд ашигладаг. 각각 тус 통일하게 나타났다. За одоо 각각 одоо хоёр зүйлээ харьцуулж байгаа шүү дээ. Тэр хоёр ингээд ижилхэн адил байх үед энэ үгийг бас ашиглана. За эсвэл дараалал дээр болохоор дарааллын төгсгөл бичихтэй 순이었다 гэдэг үгийг бас ашиглаж явах нэ. Тэгээ 소폭 조금 жоохон гэдэг үгтэй бас 소폭 гэдэг үгийг энийг бас нэлээд ашигладаг. За төгсгөл хэсэг дээр 이처럼 гэж хэлж болно. 로 인한 учраас ийм тэмдэглэлтэй 로 인한 ашиглана. Тэгээд төгсгөл дээр нь одоо тэр учир шалтгааныг тайлбарладаг шүү дээ. 원인, 이유 гэж тайлбарлахдаа заавал 기 때문이다. Энийг бүр заавал бичих хэрэгтэй. Энийг бичихгүй байх юм бол оноо хасагдана. 기 때문이다. 기 때문인 것으로 보인다. Энэ хоёрын аль нэг бичиж болно. Тэгэхээр би нэг хамгийн чухал гэсэн мартаж болохгүй гэдэг хэсгээ ингээд ягаанаар тэмдэглэсэн байна. За хоёр дахь 원인ыг бичихтэй. Тэгээ хоёр дахь шалтгааныг нь бичихтэй 또한 гэж эхэлж болох нэ. 또 증가원으로 볼 수 있다. 이유로는 의며 우게 비치의 의묘하게 헐벗 그 때문이다. 그 때문인 것으로 나타났다. 주서되었다. 때문인 것으로 보인다. 이들이 ашиглаж болох нэ. 큰 영향을 미치는 것으로 보인다. 덤 нөлөө ингээд үзүүлж байна. Энэ нэг нь нөгөөтгөөсөө арай илүү байна гэдэг харьцуулсан утгыг илэрхийлж байгаа. 이러한 영향이 계속 이어진다면 одоо нэг ирээдүг таамагласан тийм сэдв өгддөг шүү дээ. Тэн дээрээ 이러한 영향이 계속 이어진다면 이런 것으로 기대된다 гэдэг үгийг бас маш их ашигладаг. Ер нь ерөөхдөө эдгээр үгнүүдийг оруулаад ашиглах юм бол 53 дээрээ оноогоо хангалттай авч чадна гэдэгт итгэж болно. За 54 дээр болохоор 54 дээр би бас ер нь хүн болгоны хилээд байдгүй аюу тийм тодорхой гоё тийм сэдвүүдийн байнгын ихэвчлэн орж ирдэг сэдвүүдийг та бүхэндээ бас харуулъя. Өөрийнхөө тэмдэглэсэн. Топ 5 оноо авахд заавал 54-ийг бүтэн бичсэн байх хэрэгтэй. Южина. 조금 있으면 끝나. 조금만 조용히 써, 유진아. 54 레시피 хайч죠. За нэгдүгээр асуултаа ойлгох хэрэгтэй. 3 асуултанд хариулах гол утга илэрхий план гаргаж бодох. За энэ дээр ингээд 54-ийг бол зүгээр шууд бичих хэрэгтэй. Яг цагтаа ерөөсөө амжихдаггүй. Тийм учраас за энэ асуултандаа ингээд хариулъя. Хоёр дахь юм дээр ингээд хариул толгойдоо сайн бодоод тэгээ бичиж эхлүүл ер нь зүгээр.
Тэгээ хамгийн их ашигладаг үгсүүд эхлэлдэр 우선 또한 특히 계속해서 인계를 끌고 있다. 대기의 그 때문이다. 이들 өгнүүд бас маш их ордог. ашиглах хэрэгтэй. За өрнөл хэсгээр 이런 내륙 뿐만 아니라 점이다로 인해 учраас로 인해 гэдэг энэ холбоо юм бүр маш сайн ашигладаг шүү. Маш их ашигладаг шүү. Ер нь заавал ашиглах хэрэгтэй. 편리하다, 유용하다, 이용, 사용 гэдэг үгийг 유용하다 гэдэг үгийг ашиглах юм бол оноо нэмэгдэнэ. 꼼꼼하게, 자세하게, 지나치게 이들 өгнүүдийг бас сайн ашиглах хэрэгтэй. Тэгээ төгсгөл хэсэгт 따라서 이렇게 예상된다. 이가 더욱 을 것으로 예상된다. За энэ дээр 54 дээр мэдэх хэвээр сэдвүүд ер нь маш их ихэвчлэн орж ирдэг сэдвүүдийг би энэ дээр ингээд тайлбарлаад бичсэн. За нэгдүгээр хирург의 중요성, тэмдэглэл хөтлөхийн давуу тал. Суралцахад сайн цээжлэхэд туслана. Тэгээ ном 1 цаг уншаад гол агуулгыг дараа нь тэмдэглэх гэх мэт. Өдрийн болон 7 хоногийн план гаргаж тэмдэглэх гэх мэт их сургуулийн сурагчдын дунд судалгаа авахд тэмдэглэл хөтэлдэг хүмүүс илүү сайн юмсыг цээжилдэг нь батлагдсан гэх мэтээр солонгосоор бичнэ. Энэ агуулга ингэж бичнэ гэх ерөнхийд нь баг ингэ санаа өгч бичсэн байгаа шүү. За хоёрдугаарт нь болохоор 과정의 중요성. Үйл явц нь үр дүнгээс илүү байдаг шалтгаан нь үйл явцтай их зүйл суралцдаг учраас юм аа. 과정 гэдэг нь үйл явц шүү дээ. Үйл явцын чухал зүйлсийн тухай ингэ бичнэ гэсэн үг. Үйл явцаар дамжуулан асуудлыг илүү сайн олж арга олж чаддаг үйл явц амжилттай бол үр дүнч гэсэн ойлгомжтой болдог. Үйл явц муу байх юм бол цаг болон хичээл зүтгэл талаар өнгөрдөг. Үүнийг сайжруулахын тулд зөв зохицтой дараалал гаргаж ойрхон нэгтэлж шалгах, багийнхантайгаа ярилцаад үйл явцаа улам хөгжүүлэх гэх мэтчлэнээр утгыг илэрхийлнэ. Гуравдугаар 효율성의 천점과 탄점 бүтээмж. За эдгээр ингээд та нар ингээд уншаад явчаарэ. Одоо би шууд дараагийн сэдвүүдээ шууд яваад явчих. Тэгвэл бүгдийг ярих юм бол нэлээд урт болох гээд байна. За дөрөвдүгээр 집중력의 중요성. 집중, анхаарал төвлөрүүлэх чадвар. За 5 дугаарт нь 문화재 보존. Одоо соёлын тухай бас тийм сэдвүүд нэлээд орж ирдэг шүү. Солонгос соёлын тухай. Соёлын өв хадгалах, бидний түүх болон соёлын хамгаалалт, эртний өвөг дээдсээ хэрхэн амьдарч ирснийг мэдэх, суралцах те одоо энэ дээр үеийн тийм драма үзэж байхдаа бас энэ тухай ойлгоод авч болдог. 6-аад нь 저축과 소비의 균형. 저축과 소비의 균형. хадгаламж ба хэрэглээний тэнцвэр. За 7-д нь болохоор 요약형 첨부. Товч мэдээлэл. Бага хугацаанд чухал мэдээлэл хурдан авах, ойлгомжтой хурдан ойлгох, хэрэгтэй мэдээллийн ачаар цаг ирч хүчээ гамнана гэх мэтчлэн. Муу тал нь хит товч байх юм бол чухал зүйлээ ойлгоход хэцүү, нарийн ойлгоход төвөгтэй гэх мэтчлэн одоо давуу болон сул талын ингээд ерөөхдөө нь тайлбарлаад өөрийнхөө дүнэлтийг төгсгөлнө. Өөрийнхөө дүнэлт хэсгийг төгсгөлнө. 살펴보면 гэж одоо 이런 гэж тайлбарлаж бас те төгсгөлд нь өөрийн бодлоо бичих юм бол бас илүү сайн оноо авдаг шүү. За 8-д нь болохоор 경쟁사회. За 사회 бол маш их орж ирдэг. Ихэвчлэн ер нь орж ирдэг шүү. Тэгэхээр нийгмийн талаар солонгосын нийгмийн талаар судлаад ингэж нэлээд бичээд тавтаад байх юм бол бас хэрэгтэй. Тэгээ шалтгаан сайн сурвал одоо нийгмийн өрсөлдөөн гэсэн утга байгаа шүү дээ. Тэгэнгүүт шалтгаан нь сайн сурвал болон сайн ажилд орохын тулд өрсөлдөөн хийхсдэг.
их мөнгө олохын тулд хүмүүс хоорондоо өрсөлддөг. Нийгэмд амжилт үзүүлэхийн тулд чадвар, хичээл зүтгэл хэрэгтэй учраас өрсөлдөөн, ширүүн, үүнээс үүдэх асуудал, стресс их учир бие болон сэтгэл зүй хэцүү болдог. Хоорондоо үзий ядах болон хэрэлдэх зүйл ихсэн. Одоо гэх мэтлэн ингээд та бүхэн уншичаарай. За 9-р нь болохоор конган quality. Энэ бас маш их орж ирдэг. Эрүүл байж, сайн сурж, ажил хийж чадна. Эрүүл байвал гэр бүл найзтай ажиргалтай амьдрна гэх мэтлэн ингээд өөрийнхөө энэ дээр бол өөрийнхөө амьдралын хэвшил хэм маяг өөрийнхөө бодлоор айгүй гоё эвтэйхэн биччихэд болдог. За 10-т нь болохоор Savage Cardam. Энэ бас айгүй Cardam нэлээд их бас орж ирдэг гэж сонссон. Насны төрөл болон насны зөрүүтэй хүмүүс, мөнгөтэй мөнгөгүй, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зөрчил гэх мэт иймэрхүү байдлаар базж аваад бичгэд болно. За энэ бас аюу их орж ирдэг 11-т Urban Codor зөв татгалзах. Одоо чадахгүй ажлаа илэн далангүй хэрхэн зөв илэрхийлэх вэ те? Хоорондын зөрчил үүсэхгүй, чадахгүй ажлаа хүчээр хийвэл алдаа болон үл ойлголцол үүснэ. Тэгээ хэрэгтэй үедээ татгалзаж байж хоорондын зөв харилцаа үүснэ гэх мэтчлэн иймэрхүү сэдвийг ойлгоод солонгосоор ингээд бичих хэрэгтэй. За 12-т нь болохоор Sagyuyugwa одоо боловсролын тухай орж ирдэг. Хувийн болон олон нийтийн боловсрол те. Энэ тухай ингээд бас та бүхэн өөрсдөө судлаад бичээд үзээрэй. Маш их орж ирдэг шүү. 13-т нь Popqa Küçük. Хуулийн талын бас нэлээд орж ирдэг. Тэгэхээр энэ талаар ингээд ерөнхийд нь биччих юм бол тэгээ ямар ч хуулийн талын юу байсан, хуулийн талын үгнүүд ашиглаад ингээд хөөрхөн эвлэгхэн биччихэд болдог. За 14-т нь Chonsuyon Arbeit. За 14-т нь Chonsuyon Arbeit. Өсвөр насныхны цагийн ажлын тухай. Энэ дээр бас өөрийнхөө бодлоор ингээд те Arbeit хийж үтсэн бол те ингээд бичиж болдог эвлэгхэн. 15-т нь Mukbyuwa Kewek тэ зорилго болон төлөвлөгөө. За 16-д нь Hongyeong Uyom хүрээлэн буй орчны бохирдол. За эдгээр сэдвүүд маань ер нь эдгээр сэдвүүд дээр тэ 700 хүртэл бичээд 600-аас 700 багтаагаад хугацаанд багтаагаад биччих юм бол топгийн 5 оноо хангалттай авч чаднаа. За ингээд 54 дээр одоо ингээд бодоод үзсэнгүүд тэгээ ингээд хууль муулдаа нийгэм энийг яаж бичих юм бэ? Тийм хэцүү юмнуудыг яаж бичих юм бэ? Тийм шантрах тийм бодол ялж өөрөө ирэхгүй төрдөн штэ. Тэгэхээр тэн дээр би яг гоё гол арга зааж өгье. Ямар ч сэдв байсан одоо шалгалтанд бэлтэж байгаа бол тархинда хизээж битгий шантрал үүсэг. Одоо энийг хэцүү. За 54-ийг шууд ингээл амар уртсээ бичнэ гэл бодонгууд шууд тархинд шантрал гэдэг тохио үүсчихдээ шүү дээ. За би энийг чадахгүй маань энэ амар хэцүү юм байна. Би энийг одоо хизээ сурах юм те. Тиймэрхүү зүйлийг өөртөө үүсгэж болохгүй. Тэгэхээр яах вэ гэхээр эхлээд одоо 54 дээр 3 асуулт 53 дээр ч гэсэн те эхлээл өрнөл төгсгөлөө эхлээл зүгээр эхлээл бичээд үзчих. Бичээд суурчих. Айгуу гоё хөвтэйхэн бүх одоо нэг сэдвүүдээр нь бичээд сурчих. Тэгээд тэргээ бичээд сурчлаа. Тэгэх юм бол дараагийнхаа 2 дугаар өрнөлөө бичээд сурчий. Ингээд хөвтэйхэн бичээд сурчий. 3-т нь бичээд сурч багаар ингээд өдөрт нэг 2-3 цаг яг чанартай төвлөрөөд 7 хоногт 3-аас 4 удаа тэгээд хийгээд байхад ер нь бол болно. Тэгэхээр цаг хугацаа бас хэрэгтэй. Өөрийнхөө сурах арга барилыг олох хэрэгтэй. Энэ хүний хэлсэн арга барил чам тохирохгүй байж болно. Энэ хүний хэлсэн арга барил чам тохирч болно. Тэгэхээр багаар цаг хугацаанд хийгээд тавтаад байх юм бол өөрийнхөө яг гоё үр дүнтэй арга барилыг олж чаднаа. За тэгээд ерөнхийдөө ингээд бичээд сурчих юм бол яг шалгалтанд бэлтэж байгаа юм шиг 30 минутанд 54-ийг максо гэж ярьдэн штэ. 54-ийг зүгээр
зүгээр шууд бич. Тэгээ толгойдоо орж ирж байгаа юмудаа бүгдийг ингээ яриад л сайхан биччих. Зөв болов буруу болов юу ч битээ бод зүгээр л биччих. Тэгээ хамгийн сүүлд нь зөв бичсэн хэсэгтээ ингээ харьцуулаад энэ хэсгээ би жоохон ингээ бичсэн юм биш үү? Ингээ бичсэн юм биш. Тэгээд миний бас нэг чухал ашиглаж исэн зүйл юу вэ гэхээр ChatGPT-г ашиглаж исэн. Бичснээ зургийн дараа ChatGPT-гээс асууад за би энэ хэсэг хэр бичсэн байна. Надад хэдэн оноо өгөхөөр байна. Тэ 50-аас хэдэн оноо. За тэгээ эцэст нь ер нь давталт бас дахин давталт цаг хугацаа суралцах цаг хугацаа хэрэгтэй хүн хүнээс шалтгаалаад богино хугацаанд суралцаж болно. Урт хугацаанд суралцаж болно. Тэгэхээр өөрөө өөрийгөө бас үнэлээд сайжирч байгаадаа өөртөө бас талархаад тэгэд гоё эрэг өөдрөг сандрахгүйгээр сайн тууштай байх юм бол 5 6 оноо авч чаднаа. Хэрэг би чадсан бол чи ч гэсэн чадна. За бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Хэрвээ чамд жоохон ч гэсэн тус болсон бол бичлэгийн дээр маань лайк дараад комент үлдээгээрэй. Бас асуумаар зүйл байвал нээлттэй комент үлдээж болно шүү. Баяр таа.